Сайн байцгаана уу? Гэртээ яг худалдаа тавтаа морил. За ингээд 10 дугаар сарынхаа 16 хичээлтэй хамт байсан та бүгдтэй баяр хүргэе. Ингээд өнөөдөр та бүгдтэй бонус хичээл болгоод би сүүлийн 16 хоногт үзсэн бүх баярлалуудаа гоё урсгаад нэг бүтэн хичээл болгосон байгаа. За ингээд өнгөрсөн өдрүүдэд сурсан бүх зүйлээ өнөөдөр гоё баттгаад энэ хичээлээ та хэд маань цааш нь үргэлжлүүлээд өдөр болгон хийгээд яваад байх боломжтой. За өдөр болгон хийдгүү маа гэхэд ядчил 7 хоногт 2-3 удаа ингээ хийгээ яваад байхад бид нэр ерөөхдөө хөдөлгөөний дутагдлаас маш гоё ингээд сэргийлээд хөдөлгөөний дутагдлахгүй эрүүл эрч хүчтэй амьдрах боломжтой болж байгаа. Тэгээ мөн зөндөө олон хичээлүүд байгаа та ороод үзээрэй. Тэгээ бүр цаашаага хичээлээ илүү гоё үр дүнтэй энэ байнгын тэгээд хамт ингээд хийдэг хүмүүсийнхаа хүрээлтүүд орё гэх юм бол гэртээ йога клуб гэсэн гэртээ йога клуб рүүгээ орцоорой. За ингээд хичээлээ эхэлцгээе. За бүгдээрээ сайхан матрасныхаа урталт ирээд тадаа санаа байрал дээр ирж зогсон. Мөрийг сайхан тэнэлгээд хүзүү толгоороо дээшээ сунаад тавхааныхаа 3 цэгээр доошоо сунж үр. За ачнаас амьсгал аваад 2 гарыг дээшээ дэлгээд үрд ба хастаа санаа гарынхаа үзүүрлөө харлаа. Амьсгал гарахдаа доошоо яваад бүртаанаа санаа нүүр шилбэрүү. Амьсгал аваад 2 гар шилбэн дээр урагшаа гараад аартаа бүртаанаа санаа. Амьсгал гарахдаа хоошоо гомолоход Кумбака санаа банжаалал. За энэчнээс хөвдөглөөд доошоо сүнээгаад чатуранга дандаа санаа. Амьсгал авахдаа дээшээгээ сунаад дээшээ харсан нохоо. Үрдва мука шуана санаа. Амьсгал гарахдаа хоошоо доош харсан нохоо. Аатха мука шуана санаа. За амьсгал аваад суудлахын асаар дээшээ сунж өгнө. Гарынхаа алга руу дарангаа. Тэгээд хэрвээ нуруу сайхан тэгширсэн бол зөөлхөн өсгийгөө матрас руу артуулаад тавхааныхаа 3 цэгийг матрасан дээр ингээд доош харсан хоо нэг ужаа явсгал. За явсгал аваад 2 гарынхаа дунд хараад том алхаа ардаа утаанасаа. Явсгал гарахтаа хөвлийн 3 руу нүүр шилбэр рүү утаанасаа. Амьсгал авахдаа 2 гараар дээшээ сунаад үрд ба хастаа санаа. Амьсгал гарахдаа 2 гар зүрхний урд самастити хий. Яг харцыг тогтоогоод 3 амьсгал. Сүүлчийн нэг ужаа амьсгал. За амьсгал аваад 2 гарыг дээшээ сунгаад үрд ба хастаа санаа дээшээ сайхан сунж өгөөрэй. Амьсгал гарахдаа урагшаагаа тонгоогоод утаана санаа өвдгийг нуглаад хөвлийн гуйн дээр 2 гар хөлийн 2 талд нүүр шилбэрүү. Одоо амьсгал аваад урагшаагаа хараад аарда утаана санаа нуруугаа гоё тэгшгээд урагшаагаа сунж өгнө. Амьсгал гарахдаа хоошоогоо том алхаад бан зойрлол кумбака санаа. За яг гоё бан зойрно. Хөвлийгээ дотгошин татаад үлми дээр бүтэн гараад ичнээ амьсгал авлаа. Амьсгал гарахдаа өвдгөлж болно. Эсвэл доошоо шууд сүнээгаад чатуранга дандаа санаа барьж агаарай. Зүхдахгүй шүү манайхаа. Одоо амьсгал авахдаа нэг бол могоо хийж болно бүгдээр. Могоо барьж. Үгэл болмоор ах юм бол дээш харсан нохоо. Айл болох гарынхаа булчин гадагш нь эргүүлж байгаа юм шиг цээжиг дэлгүүлээд тэгээ дээш харж. Одоо амьсгал гарахдаа хоошоо доош харсан нохоо. Аатха мука шуана санаа гэдэг байл тийм ээ. За айл болох суудлахын асар дээшээ сунаад гарын алга бүтэн газар харц хүүсний бүх рүү эсвэл гойны дотор тал руу тэгээ бүр болмоор байх юм бол өсгийн матрас руу тэгээ 3 ужаа явсгал. За амьсгал аваад 2 гарынхаа дунд хараад урагшаагаа том алхаад 2 гар шилбэн дээр аарда утаана санаа. Амьсгал гарахдаа хөвлийн 3 руу 2 гар хөлийн 2 талд нүүр шилбэр рүү утаана санаа.
За энэчнээс амьсгал аваад хоёр гарыг дээш нүргөөд үрд байх хэвээр санаа. Амьсгал гаргалтаа хоошоогоо сандал байрлал үдгата санаа. За сандал байрлал дээр бүгдээрээ 10 амьсгал байрна. Сандал байрлал бол хүнийг маш гоё юутай төвчээртэй тэгээд хөл дээр гоё бат зогссон бат бүх гоё болгож өгдөг. Амьсгал аваад хоёр гараараа сунангаа хоошоогоо өгцгөөр сууж өгнө. Тэгээд гарынхаа үзүүрлүү хараад за ингээ харахад үнэхээр хэцүү байгаа хүмүүс маань хоёр гарыг ташаан дээрээ тавиад тэгээд эсрэгээр нь маш гоё идэвхтэйгээр хоошоогоо сууж өгнө. За ингээд суухад таны хөл гарчин чичрээд сонирн боллоо гэхэд та унаад өгөхгүй ямар ч асуудал байхгүй. Тийм болохоор төвчин амьсгал нь барина. Зүгээр амьсгалаад байхад таны тэр үнэхээр бүр ингээд за одоо болиё гэдэг байгаа тэр бодол чинь сайхан сарнаад алга болчихно. Тийм болохоор одоо дахиад 3 амьсгал. Гараа өргөсөн хүмүүс гараа өргөсөн хിവэрээ амьсгална. Дахиад нэг амьсгал. Сүүлчийн амьсгал. За амьсгал аваад дээшгээ сунлаа. Гаргаад хоёроор зүрхний урд самастити хий. За харцыг гарынхаа үзүүр дээр тогтоож аваад 3 ужаа амьсгал. Тэгээ зүрхнийхаа зүрхлтийг мэдэр, амьсгалынхаа хэмнэлийг мэдэр, бодлоо ажиглаад элдв юм бодогдоод байвал зүгээр л тайвшир. Амьсгал дээр анхаарлаа авчир. За одоо энэчнээс бүгдээрээ сандал байрлалаа арай гоё болгож хийн. Амьсгал аваад хоёр гарыг дээш нүргөөд үлми дээрээ гიშгэж өгнө. Тэгээ сайхан дээшийгээ сунгалтаа хөвлийгээ сайхан дотгошин татаад тасцалтгүй дээшээ сунж өгнө. Одоо 10 тод хоошоо бүгд доошоо бүгдээрээ сууж өгнө. Зөвхөн өвдөг нугараад сандал руу сууж байгаа юм шиг доошоо суу. 10 9 8 7 6 5 4 3 2 1. За сайхан өвдгөө тэрч яагаад нуруугаа сайхан бүгдийлгэж жагаад тэгээ хоошоогоо өөртөө итгээд хөвтөн өнхрөөд нэг 5 удаа өнгөрчээ. Нуруундаа массаж хийгээд 2 3 4 за сүүлчийн удаа 5. За нуруу зүгээрээ сайхан цих. За тэгээд бүгдээрээ вирасана барил дээр ирчихсэн. Хоёр хөлөө хүсгийг нь салгаж агаад за вирасана дээр яаж сууж ирсэн яг л тэр өөртөө тохируулаад суу. За тэгээд ингээд суухад эвтэйхэн байсан бол сууж болно. За бүр боломжтой байсан хүмүүс маань хоошоогоо тохиолдоод энэ чинь амьсгална. За тохиолдоод болоод цаашаа явж болж исэн хүмүүс нь цаашаага болоод хөвтлээ. Тэгээд айл болох өөрийнхөө нуруугарын гүүр шиг те арк шиг арк үсгээд тэгээ хоёр гарынхаа тохоог бариад авна. Энэ чинээ сайхан амьсгална. Тайвшин. Яг хүмүүс нь нөгөө таны одоо шагаагаар ч юм уу те ингээд чангараад исэн яг л тэнцэнэ ингээд барина. Хоошоо явах гэж одоо өөрийнхөө чадахгүй байдал руу явах гэж шунахгүй харин эсрэгээрээ танд дэвтэйхэн байсан тэнцэнэ яг өөртөө ажиллаад байж ах ёстой шүү. За тэгээ бүр боломжтой бол өвдгөө баг зэрэг ойртуулаад өгнө. Тэгээд дахиад нэг амьсгална. Амьсгалаа өвдөөсөө мартчих болохгүй. Амьсгал бол хамгийн гол зэвсэг байгаа. За зөвлөх ирсэн замаараа буцлаа тохиолдоод өндөлөө. Тэгээд түшээд өндиж өсөө. За вирасана барил. За одоо энэ чинээс зөөлхөн бүгдээрээ хөлөөж игээд хоошоогоо хөвтөд гүүр барил руугаа орно. Хоёр хөлөндөө ташааны хэмжээний зайтай хөл хооронд чинь параллел болсон байгаа. За тэгээ амьсгал авахтаа өгцгөө өргөөд хоёр гарыг чатлаад энэ чинь амьсгална. Гараа сайхан нийлүүлж агаад, алгыг нийлүүлж агаад тэгээ дээш сайхан цээжийг өргөөд амьсгалж байна. Гойныхаа дотортлыг сайхан идэвхжүүлээрэй. Гойныхаа дотортлыг идэвхжүүлэхгүй бол
биеийн урт хангалттай сунж өгөхгүй, нуруу бас хангалттайгаа хүчтэйгээ өгөхгүй. Тийм болохоор гуйныхаа дотортыг баг зэрэг дотор шин хунаад амьсгал аваад цэжиг дэш нь өргөөд амьсгал гарахтаа зөөлхөн гарыг суллаад за тэгээ өгцгийг тавилаа. Энд чинээ сайхан амьсгална. Гүнзгий амьсгал авч гаргаад тэгээ сайхан биеэр суллаад тайвшин. За одоо хоёр гарын алдыг матрасан дээрээ тарж агаад хөлөө өргөөд анжис байдал руу орлоо. Анжис байдал дээр ирээд гарынхаа алдыг аль болох дарж агаад үлмийн газар өсгийг өрөөж игээд хүн болгоных өөр байгаа учраас хаана таних боломжтой яг тэнцэнэ барина. Тэгэд гараа сайхан болмоор явуулж чатлаа. За ингээд байх юм. За энэ чинь хоёр амьсгал анжис байдал дээр нуруу маш гой сунж байгааг ажиглаарай. Тэгээд өсгий рүүгээ жигээд айл болох тэр сонголтыг дэмжээд. За одоо нуруунаасаа түшиж байгаа дээшигээ хөлөө жигээд shoulders халаасаа авшиг дал бүрэн дээр зогсож байгаа. За одоо энэ чинээс зөөлхөн гараа буцаад анжис байдал руу ороод гарыг буулгаад матрас руугаа дарж агаад өөрийгөө зөөлхөн буулгана. За үргэлжлүүлээд загас байдал руу орно. Бүгдээрээ хоёр гараараа тохиолдоод хөлөө буулгацсан байгаа. Хотоогоод айл болох сайтар хотоож яваад толгойнхоо арай газар хүргэн. За тэгээд хөлөө жигээ толгоон дээр хангалттай тогтоод чадж байгаа юм бол тоо хөндөрүүлээд гарыг хавсарлаа. Энд чинь амьсгална. Бүр болмоор ах юм бол хөлийг хөндөрүүлээд 3 амьсгал. Амьсгалаараа яг өөртөөхөө тохирсон газар тавина шүү. Заавал хөлөө өргөхгүй чи явах хэрэггүй. Яг л танд хаана нэвтэйхэн байна, яг л тэнцэнэ хий гэсэн үг. За 3 зөөлхөн хоёр гарыг тохиолдоод толгоогоо өргөөд ирүү цээж рүү тэгээд бүх биеийг суллаа. Матрасан дээр бүтэн хөвтөө хоёр өсгий чинь матрасан дээр тэгээд хойшоогоо нуруугаа сайхан матрас руугаа бүтэн тавиад гарын алгыг дээш нь харуулад мөрийг суллаад амьсгал аваад гарахтаа бүх бие сул шаваас. За яг л нөгөө цогцос шиг ерөөсөө биеийг хөдлөхгүй амьсгалыг ажиглана. Биеийнхаа хэсгүүдийг ажиглаад суллана. Тэгээ тайвширна. Шавасана байдал дээр аль болох өөрийнхөө биеийг ажиглаад тэгээд амархыг хичээнэ. Олон ажил төрөл илүү бодолд дарагдахгүй. Бүх юмнаас өөрийгөө чөлөөлөөд зүгээр өөртөө нэг ганц 2 минут ч болоо юу ч бодохгүй тийм сайхан тайвшрах цаг хугацааг олгож авах хэрэгтэй. Ялангуяа йогийн хичээлийн дараах шавасана гэдэг бол хүнд маш гоё тайвшрал, тайтгарал, мэрэгэн ухаан, толгой тархины гоё цэгцтэй байдлыг бэлгэлдэг. За ингээд та хэд маань үргэлжлүүлээд өөрийнхөө хүссэн хугацаагаар шавасана байдал дээр амарч болно. Хамтдаа йогоор хичээлээ сайхан байлаа. Өдрийг сайхан өнгөрүүлцгээгээрэй. Намасте.